би орь дээр очиод ээжээ орь дээр ингээд таныг ирэхээр гарна гэд ингээд яхагүйсэн бол би өдөөд би яхавтай харийн нутагч гэсэн. Угаасаа баталгыг байгаа гэдэгт угаасаа би бүр багт итгэлтэй байгаа. Яагаад гэвэл миний өгсөн мөнгөний тал нь охиныхон данслаа орсон байгаа юм чи. 40 сая төгрөгийг нэгнээс нэг 7-ны хооронд ингээд шилжүүлж дуусгасан. Надаас 55 сая төгрөг авсан. Лимит хэтэрсэн ингээд 20-ыг шилжүүлээд гарч яваад 5 сая нэтэмээс шилжүүлсэн байхгүй мягмар цэрэнгийн дансанд. Үндэсний корпорацийн харьяа буян тухай 2 хороололд хөнгөлтөө нөхцлөөр орох гэсэн иргэд 2017 оноос хойш заллиулсан байна. За энэ дунд гемодиализийн аппаратанд ордог иргэнээс хүртэл мөнгийг нь луйвардаж орох оронгүй болгосон байдаг. За хамгийн ноцтой нь энэ хэрэг төрийн байгууллагууд ч оролцож улсын хурлын гишүүд, сайд нар, нөлөө бүхий эрх мэдэлтэй хүмүүсийн хамаарал бүхий хүмүүс оролцсон байж болзошгүй. Сонгуулийн мөнгөө эндээс босгодог байсан байж болзошгүй асуудлыг рекорд сурвалж хүргэнэ. За нэгчрэл намайг бүр одоо хууль зүйн яамд ажлынхаа өрөөнд хүртэл дуудаж уулзсан байхгүй. Чи өөрчлөө 35 сая төгрөг өгнө. Тэгээ шиний 10 хороолол нь яад ийдин гэсэн чи хөгжлийн банкнаас 32 тэрбумны барьцаанд байгаа гэд угаасаа энэ ажлын хэсэгт нь орж ажиллаж байгаа ийм материал байгаа гэд материалуудыг надад үзүүлж танилцуулаад тэдэн жирхэг байр байгаа гэхээр Инх жаргалын өөрийнх нь дансаар нийтдээ 29.5 сая төгрөг өгчилсөн. Буян тухай хоёрын одоо хөнгөлтөө нөхцлөөр оруулах байранд оруулж өгье гэсэн болцолтойгоор Манай ажлын эгчийн найз нь ингээд яамд ажилт юм аа. Нэг ихтгэл даачгаар хүмүүс байсан болохоор айгүй итгэдэг байсан аахгүй. Гэр мөрт нь очиад хууль зүйн яамд ажилдаг байсан. 35 сая тэгээ манай дүүгээс 35 сая ингээд нийлээ 70 сая байсан юм. 40 сая төгрөгийг нэгнээс нэг 7-ны хооронд ингээд шилжүүлж дуусгасан. Надаас 55 сая төгрөг авсан. Тэгвэл 2 өрөө байр авах юм бол 50 сая, 3 өрөө байр авах юм бол 60 сая болно гэдгийгсэн аахгүй юу. Нөхрөөсөө зурж байгаа тэр үед нь 25 сая төгрөг шилжүүлэх гэсэн нөгөө лимит хэтэрсэн ингээд 20-ыг шилжүүлээд гарч яваад 5 сая нэтэмээс шилжүүлсэн байхгүй мягмар цэрэнгийн дансанд. Эргэн Батсүрэн 60 нас хүртлээр үр хүүхдүүдтэйгээ хамт амьдарсан учраас тусдаа гарч амьдрахын тулд мөнгө олохоор 2019 онд Солонгос улсад очиж ажил хийж эхэлсэн байдаг. Гэтэл хүүхдүүд нь 2023 онд хямд үнэтэй байр олсон учраас ээжигээ Солонгосоо орхиод эх орондоо ирж сайхан амьдрахыг хүссэн байна. За ингээд энэхүү аимшигт луйврын гол дүр болсон хууль зүйн дотоод хэргийн яамны мэрэгжилтэн инх жаргал агсантай хүмүүсээр дамжуулж холбогдож 120 сая төгрөгөө өгсөн байна. Харин надад амаргүй л байсан. Гэхдээ миний хүүхдүүд энд бас коронавиг үеэр өстой айгүй сайн ажиллаад бас надаас илүү их ингээд хөдөлмөр зарцуулсан. Миний хүүхдийн ихэнх мөнгө одоо байхгүй. Миний ингээд 3.1 манай 2 хүүхдийн 3.2 нь л байхгүй. Ингээд 100 сая төгрөг ингээд тал дээр өсөрсөн ингээд байхгүй. Тэгээ би өөрөө орох орон байхгүй. Би өдөө наснаа би ингээд одоо энд суужсэн ч адилхан, гадаа гудамжинд байсан ч адилхан л болчих явж байгаа байхгүй. Тэгээд амар гомдолтой эдийн засаг ерөөсөө надаас сулгайлаагүй байхгүй. Одоо миний бүхлөтэн миний амьдралын туршид байсан миний цаг хугацаа хүртэл улгайлцсан байгаа байхгүй. Би орь дээр очиод ээжээ орь дээр ингээд таныг ирэхээр гарна гэд ингээд яхагүйсэн бол би өдөөд би яхавтай харийн нутагч гэсэн хөдөлмөр үнэлдэг газар улс бол сайхан юм байлээ. Нэр манай Монголоос илүү ингээд би яг сайхан ээж аваа хөтлөөр би өнөөдөр эрүүл сарвал явж байгаа болохоор нас хүйс бол хамаарахгүй би ажил хийгээд ингээд мөнгө төгрөг олоод явж байгаа. Одоо би жил гаруй хугацаанд би тэнд олж исэн мөнгө дахиад бас нэг байрны мөнгө босчоор хэмжээний өнгөрцөн байгаа аахгүй юу. Тэгэл ингээд би бүр амар гомдолтой ингээд явж байгаа аахгүй юу. Ээжийнхаа үгнээс өрдгөө хүүхдүүд яг хуу ээжтэй нэг байр ямар ч бас эргэтэн аваад өгчийгээд ингээд 2021 онд ингээд бүгдээрээ хоёр талтай ажиллаа байж байгаад 23 онд 3 оны 6 сард миний хүүхдүүд ээжээ бид нар ингээд 2 өрөө байр ингээд олчлоо. Буянтахаа 2 өрөө байр олчлоо. Ингээд танд авчлаа гэд ингээд видео кол хийгээд ингээд баярлаад 2 өрөө байрны өрөөнд ороод ингээд надаа видео колоор ингээд хадаг мадаг зүгээд би ч одоо баярлана үстэй. Тэгээ би 23 оны 19 сар 27 онд би бүр өстө нэр яран сандар ирж байгаа байхгүй юу. Тэгээ ирсэн чинь яг юу яасан. Тэр байранд
өөрийн гэсэн байртай болчлоо гэд түлхүүр мөлхөрийг нөгөөд би тэр байрандаа бас орсон. Тэгээ орохдоо жоохон хүүхдүүдтэйгээ байж байгаад би хавраас нь орсон байхгүй юу. Тэгээд хавраас нь орчоод би ингээд амьдарч байгаад 24 он. Тэгсэн чинь тэр улсууд нь мөнгө төгрөг одоо тэгвэл би тогтчулчих гэсэн чинь манай хүүхдүүд за энэ өрөөг одоохондоо жоохон томсгох юм байна ээж юу яах юм бэ? Бид нар нэг мөсөн тогтчуулаад ингээд томсгох учраас та түр хүлээж тэр улсууд нь ч гэсэн байрныхаа ордоор мордоор ингээд гаргаж өгөхийг ингээд жаахан харъя гэд манай хүүхдүүд хэлсэн байхгүй. 2023 оноос хойш өнөөг хүртэл нэгш төгрөгөө буцааж авч чадаагүй бөгөөд энэ хугацаанд нэг удаа байранд оруулсан ч хэсэг хугацааны дараа жинхэнэ эзэн гихүүн гарч ирснээр хөөгдөж гарсан байна. Яагаад ийм хийж байгаа та? Би тэрийг өөрөөсөө ойлгохгүй. Гэхдээ харин наад төрөөс гэдэг чинь юу гэж байгаа? Энэ ээж аврын байгаа байр чинь төрөөс их байна. Утхан жаргал гэдэг хүний нэр дээр байдаг өөрийнх нь байр байна. Та нар 3 сараар төрөөсийн мөнгө төлөөд энд оруулсан байна. Харин байрчгүй мөнгөчгүй төвний хувьд хууль зүйн тэргийн яамны мэрэгжилтэн инх жаргал гэгчид өгсөн мөнгөө нэхэж явсаар инх жаргал гэгч нь нас барсан гэх мэдээг авсан байна. За яг түүн шиг хэдэн зуун иргэд заллуулж мөнгөчгүй байрчгүй үлдсэн тухайгаа хэлж байна. 2021 оны 9 сард инх жаргал ширэн дэвийн инх жаргал гэж эмэгтэй манай одоо үеэлдүүтэй холбогдсон байсан. За тэгээд дүүгийн маань болохоор зэрэг бүр тэр байр руу оруулсан байсан. Тэгээд дараа нь манай дүү надад бол энэ саналыг хэлсэн. Манай дүү болохоор ихчээ одоо танайх одоо олон хүүхэдтэй юм чинь залуу гэр бүл гэдэг англид болох юм шүү гэж хэлсэн. За тэгээ би болохоор их чаргалтай ер нь одоо уцаар холбогдож анх уулзж исэн. Тэгэхэд болохоор зэрэг их чаргал өөрийгөө бол танилцуулаад одоо би хууль зүйн яамд одоо ажилтгаа мэрэгжил эрхцүүч одоо мэрэгжилтээ хийдэг. Тэгээд би манай одоо би урд нь болохоор одоо энэ носкийн ажлын хэсэгт бол ажиллаж исэн. Тэгээ энэ ажлынхаа хүрээнд болохоор зэрэг над дээр бол одоо юм байрны квотууд байна. Тэгээ энэ квотыг болохоор зүгээр хүнд бас өгмөргүй байна. Одоо бас хурдан хүн амтаа оруулахгүй бол энэ бас өгчдгийн. Тэгэхээс өмнө одоо танайх бол боломжтой байна. Залуу гэр бүл тэгээ олон хүүхэдтэй гэдэг ангилт нь болох юм байна. Тийм учраас одоо чи бол носкийн дарааллыг хүлээгээд бол одоо угаасаа мөд одоо орч чадахгүй гэд би ч угаасаа носкод өмнө нь хандаж үзчихсэн. Тэгээ миний очр бүр 600 хэд байсан байхгүй 690-д. Тэгээ чи энэ очр бол хизээч ордгүй маа. Тэрний оронд болохоор зэрэг одоо би чамаа ингээ оруулж өгөх боломжтой чи дүүгээ орцсон байна харж байгаа эцтэй гэж хэлсэн. Тэгээд би инх чаргалд одоо битээр ярилцсан тохиролцоод инх чаргал намайг бүр одоо хууль зүйн яамд ажлынхаа өрөөнд хүртэл дуудаж уулзсан байхгүй. Тэгээд одоо энэ албан ёсоор явагдаж байгаа үйл ажиллагаа юм байна. Надад бол бичиг баримтыг бол үзүүлсэн. Тэгээ би энэ хуулийн хүрээнд албан ёсоор явагдаж байгаа үйл ажиллагаа л гэж ойлгосон. Тэгээ ер нь надад нөхцөл нь юу гэж хэлсэн гэхээр чи урьдчилгаа 35 сая төгрөг өгнө. Тэгээд байрандаа орно. Дараа нь чи сард одоо баг хэмжээгээр буюу одоо 500 мянга орчим төгрөг болно. Тэрийг төлж явж байгаад ингээд нэр дээрээ хувьтай авах боломжтой гэж хэлсэн. 2023 онд одоо нэг Баян Монгол хорооллын клуб байдیں۔ Нэг Herbalife-ийн клубээр манайд эмэгтэй дүүтэй танилцаад тэгээд би яхад дүүтэйгээ ярина штэ. Одоо ингээд нөхрийн дүү хөдөөгөөснөөс ирцээ, хоёр налх хүүхэдтэй, байр хэрэгтэй энэ төр гэд би дүүтэйгээ ярихад одоо манай дүүтэй цуг нэг клубт явдаг гэсэн гэж байгаа. Тэгэнгүүт л одоо төрийн албан хаагчдад одоо нэг удаа өгдөг ковот гэж байдаг. Тэгээд надад ийм ковот ирэх байгаа. Одоо би нэг надад одоо ашиглах хугацаа ингээд эрхэн дуусах гээд байгаамаа. Танаа ихч чинь байр хямдхан байр хэрэгтэй байгаа юм байна. Яалтчгүй тэр дүү нь хөдөө орон нутгаас ирсэн хоёр налх хүүхэдтэй одоо орон байргүй байгаа юм чинь зорилтод бүлэг бэштэй гэх. Тэгээд надтай холбож танилцуулаад тэгээд би тийм шаргалтай би дүүгээрээ дамжуул танилцуулсан. Би одоо нэг ажлынхаа нэг ах хүүгээр дамжаал тэр маань бас тэнд нэг байр захиалсан байна гэд над дээр ирээд санал болгосон. Тэгээд ангийнх нь хүүхэд нь тэнд ажилдаг гэд. Тэгээ юу яадаг байр инэ тэр гэсэн чи Носк шинэ ярамг хороол гэд хоёр газар байгаа. Тэгээ шинэ ярамг хороол нь яад ийдин гэсэн чи хөгжлийн банкнаас 32 тэрбумны барьцаанд байгаа гэд. Тэгээ наа хүнтэй ч одоо гэрээ мэрээ хийхгүй яах юм инэ тэр гэсэн чи угаасаа энэ ажлын хэсэгт нь орж ажиллаж байгаа. Ийм материал байгаа гэд материалуудыг надад үзүүлж танилцуулаад тэдэн жирхэг байр байгаа гэхээр би бас нэг аав ээж хоёртой нэг байр авах гээд тэгээд тийш нэг 200 гаруй сая төгрөг өгсөн. 9 онд бүр олон жил нэг хамт ажилласан Дэнсма гэдэг нэг хичээр дамжуулж иж энэ хотын захиргаанд ажилладаг Баярмаа гэд энэ охиных нь найз гэд
тэрүүгээр дамжуулж анхын байр юм хөнгөлтэй байр өгөх гэж байна гэж сонсоод эдгээр тэгээд өөрсдөө эхлээд бид нар захиалцсан ийм ахмад настай хүмүүст өгж байгаа юм байна гэд манай ээж тэгтээ уг нь хотын захиргаанд социализмын үеэс эхлээд нөгөө нэг тийм байрны жагсаалтанд орсон байж байгаад орж чадахгүй байгаад байдаг гэсэн байхгүй. Тэгээд одоо тийм юмар нь тэгвэл авч өгье гээд анх ээж аав яртай байр захиалах гээд анх 12 сая төгрөг тэр баярмаа гэж хүн Дэнсмаагаар дамжуулж өгчээсэн байхгүй. Тэр чинь тэгээ 2-3 жилээр нь тэгэл би чи өөрөө нөгөө ээж хүн төвчтэй байсан болохоор Солонгос руу имжлэгэнд яваад ер нь уулзаж учрах чадахгүй авсараад надаас ч одоо сая 22 оноос эхлээл ер нь эрчимтэй мөнгө нэхэж эхэлсэн байхгүй юу нэмж. Одоо нөгөө 12 саяар анх өгнөгсөн байр нь 57 сая боллоо. Тэгээ яасан гэсэн чинь урд нь түрээсэлжсэн айлууд нь гараа авцсан. Тэгээд тэр түрээсүүдийн дараагийн айлд нь төлөхөөс өөр арга байхгүй боломжгүй айлууд байсан болохоор нэгэд баахан мөнгө нэмж аваад тэгэл дараа нь болсон чинь юу яаж байгаа татварын мөнгө гэлөө юу лээ татвар тавилга мавилга гал одоо ингээл зөндөө юм ихсээр гал 57 сая болгоцсон нэг айл хамгийн анхын 2020 оны 11 сард энэ инх жаргал гэдэг хүнтэй холбогдоод яг инх жаргалын өөрийнх нь дансаар нийтдээ 29.5 сая төгрөг өгчээсэн. Буян тухай хоёрын одоо хөнгөлөлтөө нөхцлөөр оруулах байранд оруулж өгье гэсэн болцолтойгоор би бас 3 өрөө 68.1 хэдэн метр квадраттай 3 өрөө байранд хүүхдээ бас нөгөө хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг болохоор хүүхдүүдээ нэг тусдам гаргачихъя гэдэг үүднээс хүүхдтэй аваад өгье гэд тэгээд л энэ хүнд мөнгө өгцөө. 22 оны 11 сарын 1-ээс эхлээд мөнгө өгч гисэн. Манай нөхөр найзынхаа данс руу 40 сая төгрөгийг 1-ээс 7-ны хооронд ингээд шилжүүлж дуусгасан. Тэгээд юу яасан? Тэрнээс хойш бит хоёрыг за ингээд доод талд нь багадаа л нэг 6 сараас 8 сар хүлээдэг шүү гэж тэгсэн байхгүй юу? Тэгэхээр нь бит хоёр хүлээгээл бас нэг найзууд юм болохоор найздаа итгээд жил өнгөрчлөөд яасан бэ, юу болсон бэ гингүүт инх жаргал гэдэг хүний нэр гараад, амар төвшин гэдэг хүний нэр гараад тэгээ сүүлдээ тэр амар төвшин гэдэг хүн нь ярьдаг байсан бит хоёртай. Одоо танах одоо ингээд энэ сарын одоо 23-нд одоо ингээд байранд орох байгаа шүү гэж тэгдэг байсан аахгүй юу. Тэгэхээр нөө ямар сайхан гоё мэдээвэ. За орох нэ л гэд баярлал. Тэгээ явдаг гэсэн чинь орсонгүй бас хойшлогдлоо л гэд юу болсон бэ гэсэн чинь танайхан одоо ингээд жоохон хойшлогдчихлоо гэд нөгөө амар төвшнө. Тэгээд тийм үү ямар хэцүү юм бэ? Дахин хэдийн хугацаанд хүлээх ёстой юм бэ гэд тэгсэн чинь жаахан хүлээчих одоо утахгүй бүтэн гээл айгу гоё ярьдаг байсан. 2023 оны 6 сарын 7-ны өдөр найзаараа дамжуулаад манай ажлын эгчийн найз нь ингээд яаманд ажилт юм ийм боломжийн үнэтэй байр байна. Ердөө ингээд 55 саяда байранд орохоос өмнө 35 саяын нөгөөд орсныхаа дараа үлдэгдлийн өгж болно. Ингээ ийм боломжийн байр байна. Бүр 3 өрөө 68 м квадрат байр ингээд тэгээд тухайн үед 7-нд ягаад 8-нд 35 саяыг хийгээд дэг хүлтэр одоо түүнээс хойш 23 гэдэг 24 25 ингээд 2 жил гарan болж байна. 35 сая тэгээ манай дүүгээс 35 саяг ингээд нийлээ 70 сая байсан. 2023 оны 1 сараас эхэлсэн. Инх бол таньдгүй байсан. Ганц чимэгтэй эхэлж холбогдсон. Ганц чимэг бол ингээд инх жаргалыг бол таньдаг мэндэг гээ. Тэр буян тухай хоёр дээр нэг давхурд нэг байдаг нэг хүүхэн байсан. Тийм. Тэгээд тэр ганц чимэгтэй уулзаж байгаад тэр инх жаргалтай яриад инх жаргал би ингээ хууль зүйн яамд ажилладаг юм ингээд олон жил болж байгаа маа. Ийм одоо хууль зүйн ийм одоо наасах таасахтай нийсэн ийм байр хөнгөлтэй юм байр байгаамаа. Тэгээд би тэгсэн тэгвэл манай нэг дөө ээж ингээд настаа өндөр хүн байдаа орж асах гэсэн болно шүү дээ гэд. Тэгээд ингээд яваад тэгээ уулзж уулзраад гэр мөрт нь очиад тэгээ хууль зүйн яамд ажилладаг байсан. Тэгээд надаас 55 сая төгрөг авсан. Авахта би 7 хоногийн дотор шийдэж өгсөн. Одоо 23 оны 10 сард анхын тухай ангийнхаа нэг хүүхдээ сонсоод тэгээд Тоец гэд манай ангийн бас энд бас солигдуулсан байгаа байхгүй. Тэр анх манай ангийн Бямцэрэн гэд тийм хямдхан байр одоо олдож байна. Одоо Бямцэрэн гэд байгаагийн төрсөн дуу Мягмар цэрэн. Тэгсэн чи одоо ийм ноосх тийм ажилд орцсон. Тэгээд ийм байруудыг гаргаж байгаа. Тэгээ ямар учиртай байр юм гэсэн чи энэ нөгөө түрээсийн орон сууцаар авсан хүмүүс нь байрныхаа мөнгийг нөгөө одоо сард нэг 400-500 мянган цаас төлдөг. Тэрийгэ төлөхгүй ингээд
5 6 жил болоод тэр байрууд нь ингээ хураагдаад ийм болж байгаамаа. Тэгвэл 2 өрөө байр авах юм бол 50 сая, 3 өрөө байр авах юм бол 60 сая болно гэдгийгсэн байхгүй юу. Нөхрөөсөө зурж байгаад тэр үед нь 25 сая төгрөг шилжүүлэх гэсэн нөгөө лимит хэтэрсэн гээд 20-ыг шилжүүлээд гарч яваад 5 сая нэтэмээс шилжүүлсэн байхгүй мягмар цэрэнгийн данс нь. Тэднийг залилсан инх жаргал гэх чинь Монгол Улсын харьцаг Бацаяагийн гэргээ бөгөөд засгийн газрын хэрэг хэрэглэх газрын дарга Бямц цогтын үеэлдүү байсан гэдгийг энд дурдхан зүйтэй. Тэрээр иргэдийг нийслэлийн орон сууцны корпорацийн хөнгөлтөө байранд оруулж өгнө гэхдээ би хууль зүйн дотоод иргэний яамны мэрэгчлэлтэн гэдгээ гол ихтгэл үзүүлэх бамбай болгон хууль зүйн дотоод иргэний яамд носкийн байрны зарим квот байдаг. Би үүнийг мэддэг хяндаг хүн гэж итгүүлэн ажил дээрээ иргэдэг авчирч мөнгийг нь авдаг байсан тухай хохирогчд хэлж байгаа юм. За мэдээж тэр үүнийг ганцаараа хийдэггүй. За түүнд мөнгийг нь мягмар цэрэн Эрдэнэ сувд ганч чимэг гэх мэт хүмүүс авч дансанд нь хийдэг бөгөөд өөрөө цааш нь хөгжлийн банкнд том албан тушаалтай амар төвшин гэх хүн ард нь бий гэж хэлдэг байж. Тэгээд тэр нэг 8811 41 46 гэсэн дугаартаа тунцагдаа шовготой амар төвшин гээд 73 оны 3 сарын 22-нд төрсөн эргээстертэй Азийн хөгжлийн банкнд дарга хийдэг юма гэсэн хүнтэй би одоо хамтардгаа. Энэ ихч маань бүх хэмийг ингээ хийдгээ гэж ингэж яриад байгаа юм. За тэр хүнтэй ингээ ярихлаар чи байж байгаа штэ хүлээж байгаа. Тэгээ энэ хүнийх нь 8811 41 46 гэдэг утсыг нь би шалгуулж үтсэн юм л та. Тэгсэн чи Хишиг Эрдэнэ овогтой Инх бат гэдэг хүний нэр дээр энэ утас нь байгаад байгаа байхгүй юу? Юнтэл дээр бол ийм хүний нэр дээр байгаа. За энэ Хишиг Эрдэнэ овогтой Инх бат гэдэг хүний нь юу ямар хүн юм бэ гэд ингээд судалсан чинь бас өмнө нь заллингийн хэрэгтэй ял мал авчижсэн, шийтгэгдчихсэн тийм хүн болж таарч байгаа юм. Амар төвшин гэдэг хүн байхгүй юм болов гэд ингээд бодож байгаа байхгүй. Тэгэхэд яалтчгүй 8811 41 46 гэсэн утасны дугаараар ингээд төрийн банкны ингээд баримтууд төлөөд яваад байгаа байхгүй. Тэгэхээр дөө хүн байна л гэж би ойлгоод байгаа. Манай нэг нөгөө нөхрийн найз нь болохоор инх жаргал руугаа яах хэрэггүй тэр амар төвшөнтэй холбогдгээд амар төвшин гэдэг хүнтэй л бид хоёрыг аягүй холбогдуулдаг гэсэн. Тэгээд тэр хүн болохоор би ингээд байрыг ингээд борлуулагч одоо ийш тийш хүмүүс зохицуулж ингээд өгдөг хүн маа гэд хийгээдсэн. Болохоор зэрэг одоо энэ ажлыг голлож одоо толгоолж явж байгаа хүн гэж ярьдаг байсан байхгүй. Тэгээд тэр дугаараас нь тэр эмэгтэй ярьдаг бид нар лөө. За одоо ажил ийм шатанд явж байгаа нэг тийм өөр сонин тийм жонгосон хоолойтой эмэгтэй дүүсэн. Одоо байр чи ингэж байгаа шүү. Та нар битгий хил ам гаргаадаа гэл бид нарны их чаргалаас мөнгө төрн ихэд ярингууд хойноос нэргээ залгаал ажилчин бүтчихин та нар ийм олон хүний урдуур одоо очрич нь оруулж өгж байгаа бид нар тэгэхэд та нар битгий энэ ажил нураагаад та нар хохирдгүй маа гэд энэ орцсон байгаа хүмүүс ч хохирно энэ гээд бүр айгүй олон асуудал хэлдэг байсан. Тэгээд 10 юу байсан болохоор 16 гэрчлэгийг шилжүүлэхээр боллоо шүү. За. Чи ганц хүчний над руу иргэнийхээ уншиг явуулч. Амар жаргал гэж хүн байдаг гэж анх тэгсэн байхгүй. Одоо тэр яг ингээ төрийн орон сууцнд ажиллаж байгаад одоо энэ амраагч дээр би ингээ түшиглээд энийг хийдэг гэсэн гэж хэлж байгаа байхгүй. Хуулцч болохгүй гэдэг нэ. Уурлаад байна гэлсэн. Тэгээ Азийн хөгжлийн банкны дарга гэсэн нэр тий. Азийн хөгжлийн банкны дарга хийдэг гэж амраа хийж хэлжсэн. Хөгжлийн банкны оргил гэж нэг хуульч байдаг гэдэг. Бүх юмыг зохицуулж байгааг л яриад нэг оргил гэж нэг хүний нэр л хэлээд байдаг. Гэхдээ тэрнтэй бид нар уулзч үзег. За хууль зүйн яамн дээр бол би маш олон удаа өрөөнд нь орж исэн. Юу н жижүүр дээр нь бол бүртгэл үүсгээд ямар хүнтэй уулзах уу гэд бичиг баримт шалгаад тэгээд оруулдаг штэ. Тэрэн дээр бол одоо шүүгээд үтсэн ч бүртгэл нь байж байгаа. Тэгээд тэрнээсээ гадна хууль зүйн яамч хүртэл инх жаргалыг яагаад ийм олон хүмүүс сургалж ирээд байна те? Яагаад ямар учиртай хүн байна гэд энэ ажлынх нь одоо хүмүүс ч хүртэл энэ ажилтныхаа талаар бол одоо мэдхийн дээр мэдж байгаа аахгүй юу. Би ямар ч гэрээ мэрээ хийв яад мөн шилжүүлсэн байг. Нэгдүгээр би хамгийн гол хууль зүйн яамд хүн те. Энэ чи хуулийг мэддэг хүн. Энэ Монгол улсын төрийн албан хаагч хүн надаас ингээд мөнгө төгрөг нэхэд ингээд байранд оруулж өгнө. Тэгээд тэр төсмө хамгийн гол хөнгөлтөө настай хүмүүс гэж байгаа аахгүй юу. Тийм болохоор би итгэсэн. Тийм болохоор би өөрөө хууль зүйн яамд очиад ажилтсан байх нөгөө очиж үсээ ажилтсан байх. Үнэлхийн үсээ ажилдаг. Тэгээд хууль зүйн яамны үүдний харуул маруул асуудал ажилтдаг маад байдаг. 2 давхурд 214 гэдэг номерд байдаг гэсэн. Би бүр өрөөнд нь орчихсон.
Инх жаргал гэдэг хүнд мөнгө өгдөг болсон. Инх жаргалт нь болохоор хамгийн манай хүмүүсийн бүх юм гардаж өгсөн, мөнгөө гардаж бэлнээр нь өгсөн нь болохоор Мягмар Цэрэн гэдэг нэг хүүхэнд гардаж өгсөн гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүүхэндээ өгсөн тэр бол найдлагатай гэсэн ээж одоо бүх юмыг тэр хүн л мэдж байгаа гэдэг. Энэ дунд нэр дурддагдсан Мягмар Цэрэн гэгч нь хохирогчдод өөрийгөө нягтлан гэж танилцуулдаг бөгөөд тэднээс мөнгийг нь авч инх жаргал руу хийх гол ажлыг мөн хийдэг байсан. За түүнээс бид яриа авъя гэх хүсэл тавихад би энэ рекордимэн гэж сайтаас ярьж байгаа мó. Танаас яриа авч болох уу гэд. Юу? Нөгөө носктой холбоотой иргэд нэг залилуулсан асуудал байгаа юм байна шүү дээ. Тэгээд таны нэр бас яригадаад идэг юм байна. Танаас яриа авч яриа болчихгүй нөө. Та энэ нөгөө мөнгийг нь зуучилдаг байсан хүн гэдэг нь л да. Одоо тэгж яриад байгаа. Би өөрөө хохирсон шүү дээ. Би хамаг мөнгө тийш нь өгсөн. Таны дансаар дамжуулж мөнгө авдаг байсан юм байна. Тэр инх жаргал гэж хүн. Тэгээд тооны ярьсан бахаа. А? Олон хүнээс тэгсэн бахаа. Ганц санаатаас. Та яриа өгөх боломж байхгүй юу? Боломжгүй. Та өөрөө хохирсон гэхээр бас байранд орно гэд хохирсон гэсэн үг үү? Би өөрөө бас хүнд дамжуулаад өгсөн шүү дээ мөнгө. Таны олон ах дүү нар тэр носкийн байранд орсон юм байна шүү дээ тий. Одоо ах Мөн хамгийн ноцтой нэг зүйл нь амар төвшин гэх хүн нь Женко Баттулгын хамаарал бүхий хүн гэдэг бөгөөд Женко буюу улсын хурлын гишүүн Баттулгын охин Намууны данс руу мөнгөө шилжүүлдэг байсан талаар хохирогчд хэлж байгаа юм. Чи ингээ амраагчтай уулзаж яваа ямар ч хэрэггүй. Чамд л ингээд эргээд аюултай тэр чи ингээд юу Баттулгын яг төрсөндөө ард нь Баттулга байгаа. Ингээд одоо чиний мөнгө л гэхэд тал нь Баттулгын ингээ охины данслаа орсон байгаа, амраагч руу орсон байгаа. Тэгэхээр чи зүгээр л өөрийгөө бодоо байж гэсэн. Баттулгаас иргэний сайд мэдээ ярьдаг байсан. Одоо тэр ингээд тий эргэлэгч байсан. Ярьдаг байсан. Одоо ингээд Баттулгын сайд одоо ингээд яаж мод гарын дутуу тэн дээр дутуу байна. Тэгээд тий тэр хүн дээр одоо ингээд энэ чинь нанаас цацгийн утгаар юун дээр эргэлэгчээр очиж ингээд одоо жоохон гарын дутуу байна. Тийм удаа та хүлээж орно штэ их чинь. Угаасаа Баттулгыг байгаа гэдэгт угаасаа би бүр багт итгэлтэй байгаа. Яагаад гэвэл миний өгсөн мөнгөний тал нь охиныхон данслаа орсон байгаа юм чи мөрөө үлдээцэл байгаа байхгүй юу мөнгө нь тийм биз дээ. Баттулгын охин намуу эднүстэй холбоотой юм байлээ. Намуун руу хүртэл мөнгө шилжүүлсэн гэх тэр юун дээр цагдаа хэлцс дээр байж ах тэр бас Мягмар Цэрэн чинь болохоор нэлээ олон ихчтэй байхгүй юу. Тэр нэг лам ихч нь байдаг байхгүй юу. Тэр лам ихч нь бүр тэгжээс байхгүй. Энэ намууны данс руу Мягмар Цэрэнгээр хүртэл мөнгө хийлгүүлж ийсэн. Тэгээд угаасаа энд шинэ ярмагч нь бол Баттулгын байраа. Тэгээ Баттулгын энэ юугаар ингэж яаж байгаа. Тэгээ сонгуулийн мөнгө босгохын тулд одоо юу хэрэгтэй байна гэх. Тэгээ тэр үлдэгдэл мөнгө өгөөгүй байсан хүмүүсээс хүртэл одоо тэр манай базаас хүртэл одоо сонгуулийн мөнгө босгох хэрэгтэй. Та ямар ч байсан 5 сая төгрөг ямар ч явуул татгасаар байгаа бас 5 сая төгрөг шилжүүлсэн байдгийг. Одоо бидний эрхэм ерөнхийлөгч штэ ер нь бол тэгэд яагаад ард түмнээ ингээд хургаад тэгээд өдөө төдий сараар худлаа яриад охиныхон зүгээр л нэг өдөр тутмын хэрэгцээнд хэрэгэлдэг байсан байлгүй дээ бодвол тийм биз дээ 20 сая бол тэр хүмүүст. Тэгэхээр бид нар одоо энэ Баттулгач одоо бас өстой манусыга карман руу ороод ирлээ шүү дээ ерөөсөө. Байр авах гэж байгаа тийм хөрсдээр нь дөрөөлөл бүр баг босгоцсон байгаа даа шүү дээ. Энд ч хууль зүйн яамд ажилладаг хүүхэн байж байгаа. Тэр хөгжлийн банкн дээр нь бас нэг очихоор нь ийм байрнууд байгаа гэдээ бүр юм чагсаалтанд байж байгаа шүү дээ. 101 м квадраттай 64 м квадраттай тэдэн байр тэдэн тэрбум болцсон. Бодолтой авалт зохион байгуулж барьдаг. Тийм юм тэр баримт юмыг нь бүгднийг бид нарт яг үзүүлээл тэгэл ерөөсөө манайсын мөнгийг авч яасан байхгүй. Лингийн ловрын хэрэгт нийслэлийн орон сууцны корпорацийн тэр дотроо нийслэлийн орон сууцны корпорацийн захирал говь сайхан холбоотой байх магадлалтай гэж хохирогчд хардаж байна. Яагаад гэвэл энэ залиланг голлон зохион байгуулж байсан инх жаргалан агсан говь сайхантай холбоотой. За энэ бүхнийг говь сайхан зохицуулж байгаа гэж хохирогчдод итгүүлдэг байсан, яриа мессеж хүртэл үзүүлдэг байсан талаар хэлж байгаа юм. Мягмар Цэрэн лөө ярингууд тэгдэг байхгүй. Одоо носкийн нөгөө говь сайхантай инх жаргал уулзаа байж гинэ. Тэгээ нөгөө гэрчлэгээ эднүсийг чинь гаргахын тулд одоо эний чи хөөцөлтэй байж гинэ. Та тэгээд 50 байжээ. Жаргалын нөхөр Бацаятаа нэг уцаар хит удаа ярьсан гэж байгаа штэ. Тэгээ ярьсны дараа инх жаргал өөрөө над руу яриад та битгий манай нөхөр рүү яриад манай нөхөр айгу ширүүн дошгон ууртаа тэгээ намайг ингээд хардаад ингээд ишин шид олоод байдаг юм аа. Битгий дахирч Бацаа руу яриараа. Одоо жишээ нь ингээд Бацаагаас ирсэн мессеж чинь энэ байна гэд надад ингээд хань гэсэн энэ хараа хань гэсэн утаснаас
явуулсан мессеж ингээд над руу явуулжсэн байхгүй юу? Явдаг над дарагтаа чинь чамайг хамтд нь алнаа гэд ингээд бичсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо дарга гэхлээрээ одоо ял дарга хэлж байгаа юм те. Тэгчээд 12 хүнийг чи оруулна гэд 12 удаа наа хүнтэйгээ унтцсан юм уу ч гэх шиг иймэрхүү мессеж нөхрийнх нь утаснаас инх жаргал руу ирсэн байгаа. Жина манай нөхөр ингэж намайг дарамтлаад байна. Та битгий дахиж манай нөхөр рүү холбогдоорой гэж ингэж хэлж ирсэн. Өөрөө болохоор өмнө нь танил гэж хэлэхэд би говь сайхан дарагтаа явдгийн гэж яг хэлж л байсан л да. Тийм. Гэхдээ тэрийг нь бол би бас нэг их тусгаж аваагүй байсан. Арайгүй байлгүйдээ гэд. Оо сайн байна уу та өдрийн минь. Би нөгөө өчтөр ярьсан сэтгүүлч байна уу? Танаас яриа авах уу гэж асууад байна. Танай нөгөө талигаа чагсантай холбоотой айгүй олон иргэд тохирцсон юм байна шүү дээ. Тэгээд энэ талаар гол нь тань руу мөнгө төгрөг шилжүүлжсэн асуудал байд юм байна. Шилжүүлсэн надруу. Танай ихнэр ямар мөнгө шилжүүлсэн бол хаусаатай байх хэрэг. Монголоос хуультай цаастай орно. Бүхэн хуулиуд аваа. Бүхэн гарч ирнэ. Та ч одоо аим дээр харсан юм. Та ч одоо нөхөр мөн биз дээ тий? Аим дээр харсан юм наа чи хими арайд би мэдэхгүй байна. Би наа хийж дуустал юм заяа. Гүг айгүй олон хүн хохирчод ах чинь та одоо өөдөөс юм яриад. Танаас яриа авах уу? Яриа авч болох уу гэдэг нь. Би чамаас үгүй хэлж би Америк хөршөд байна. Монголоос хуультай орно уу? Гэр хуультай орон байлгүй. Тийм болохоор шийдэх байх. Хуулиараа явж байгаа гэдэг. Би Америк хэрэглэн гэж хэлээд надад та. Тэгээд хууль муулаараа явал да. Би зүгээр яриа авч болох уу? Та ч одоо хүний нөхөр юм байгаа зү. Би овдын стам. Үшээ хүнийг одоо хинбэ өөрөө загнадаг. Носкод ажилдаг байсан юм байж одоо энэ носктой хамааралтай байр гэдэг бид нар яаж мэт ингэж говь сайхантай чатлсан чат говь сайхан гэж хүнтэй одоо ийм хамааралтай гэдэг бид нар тийм чат мат хүртэл үзүүлдэг байсан байхгүй юу. Чатан дээр болохоор зэрэг тий их чаргалаа төр байж одоо асуудал шийдэгдэх чинь гэж л одоо дандаа юм төр байж чи асуудал шийдэж яхад битээ ингээд энэ төр гэсэн нэг тийм маркетал одоо юм чат бицээ мэл бид нарт үзүүлдэг байсан. Энэ асуудлаар бид носкийн хуулийн хэлцээний дараагаас тодруулсан бөгөөд түүнийхээр носк уг асуудалд ямар ч холбоог өгөх тайлбарыг өгсөн юм. Чарт мод үзүүлээд энэ төрөө болж байгаа асуудлууд байгаа бол хуулийн байгууллагатай үгүй шалгуулах хэрэгтэй. Энэ тал дээр шалгуулахад бэлэн байна гэдгээ бол үн бас яг танах бас ганцхан ирж байгаа биш л дээ. Газрууд ирсэн ярилцлагуудаа бол өгчээсэн би цуг байжсэн. Энийг бол хариуцлагатайгаар би наад хүний чинь танихгүй холбоотойж байгаа ч вэ. Тэр чат энтер нь бол одоо орчин цагт үл яаж хэвлүүлнэ шүү дээ. Тэр тал дээр эвлүүлдэг л баг. Одоо нийслэлийн орон сууцны корпорацийн хуулийн хэлцээний даргын хувьд манад дээр бол яг одоогоор их жаргал гэдэг хүнтэй холбоотойгоор залилан хийсэн юм бол тогтоогддог байна. Тэгээгүй ч байх гэж би итгэж байна. За түүний хэлж байгаагаар буян тухай хоёр хорооллын тал нь носкийнх тал нь төрийн орон сууцны корпорацийнх. За ихэнх байранд хүрээслээд өмчлөөд дууссан учраас хин нэг луйврдах нөхцөл байхгүй гэж үзэж байна. За харин луйвр гарах нөхцөл бүрдсэн хэсгэд шалгалт хийх боломжгүй гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Одоо энэ бүр 1000 хэдийн тоот гэх бүр тодорхой тоотын гаргуудаа бүр гэрчлэгийн хүртэл гаргаад өгчт юм байна шүү дээ иргэдэд. Тэгэхээр энэ улсын бүртгэлийн ерхий газар нийслэлийн орон сууцны корпорац гэдэг ингээд төрийн байгууллагууд нь өөрсдөө иргэдэд хохироогоо заллаад байгаа юм шиг байгаад байгаа байхгүй юу? Тэр иргэдэд хэлж байгаагаар энэ тоотыг хүртэл таад одоо чинь шалгаж үзсэн гэдэг юм уу мэдэхгүй. Ийм олон заллингийн хэрэг гараад хахад за манай энэ байр борлуулагдсан юм байна. Эсвэл мэдгүй өвчлсөн юм байна. Энэ байр жишээ нь эзэнтэй эзэнгүү түрээсэлт юм байна гэдэг энэ судалгаа шинжилгээ гэж байна. Ерөнхийдөө ардаа орон сууцнууд дээр бол байнга хяналт шалгалт хийж байгаа. Хийдэг. Яг тэр хяналт шалгалтаар яадаг вэ гэхээр сая хэллээ шүү дээ. Өмчлөсөн иргэн орон сууцаа түрээслэнэ гэж зар тавиад нөгөө зарынхан дагуу хүн очиод нөгөөхийн түрээсийн гэрээ байгуулахаар нөгөө орон сууц нь чөлөөлөгднө дөө. Тийм орон сууцанд иргэдэд би таныг оруулж шүү гэдээ оруулаад явсан тохиолдлууд гарч ирсэн. Үндсэндээ хэдийг нь л мэдэхгүй 1-2 бол гарч ирсэн юм чсан. За хоёрдугаарт юу вэ гэхээр орон сууцад өмчлөсөн байгаа иргэнийг түрээслэхгүй хэсэг асуудал дээр бид нар оролцож чадахгүй. Нийслэлийн орон сууцны корпорацийн өөрийн харьяаны байрыг гэрээ байгуулад ороод өмчлөсөн тохиолдол нэг ч байхгүй. Зөвхөн нарийн тоогоор бол байхгүй. Тэгвэл 500-аад бол одоо энгийн түрээсээр
гэж яваа гэсэн. Төрөлхөд өмчлөхөр 100-аар айл байгаа гэсэн тийм зүгээр дам яриад би сонссон. Манаас хөөхтөр ч юм ингээд залилуусын барьсангээ ирж исэн иргэн байдгүй. Байхгүй. Ёстой тийм байдаггүй шүү дээ. Бас нэг ноцтой асуудал бие нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын тамга тэмдэгтээ үл хөдлөхийн гэрчилгээг маш олон иргэдэд гаргаж өгсөн байдаг. Харин үүнийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажилдаг хэн нэгэнтэй хамтарч хийдгүү гэх асуулт гарна. За үүнд Улсын бүртгэлийн ерөнхий газраас ямар нэгэн тайлбар мэдээллийг өнөө хүртэл өгөөгүй байна. Надад дэвштэй Улсын бүртгэгч энэ Сүхболт гэсэн хүний гарын үсэгтэй тамгатаа бүр тийм ордоор гаргаж үзүүлж байгаа байхгүй юу? Буян тухай 2-ын 1055 дугаар байрны 37 тоотыг ингээд бүр над дээр ингээд гаргацсан тийм гэрчлэгээ ингээд үзүүлээд явдаг байсан байхгүй юу? Тэрийг нь би тэгээ ийм Монголиа руу ороод ингээд шалгахаар байдгүй байхгүй юу? Одоо 33 А-гийн хэдийг хэд мэдгүй. Одоо бүр амар олон давхар махвар хийлээ тоот мот хийсэн. Тэгээд очиад энэ таны байрыг үзүүлдэг ганц чимэгнэ. Бүр лагсаас нь төлхөөрөө ингэж яргал тааш очижсэн. Ингэж яргалаар төлхөөрөө очино. Орон сууцны корпорацийн байр маяг гэж ярьж байхдаа бид надад хамгийн анх буян тухайгийн одоо нэг байрыг бүр үзүүлж ирсэн. За очиод чи өглөөд тэр байраа үзээд хар гэж хэлжсэн байхгүй. Тэгээ би яваад очиход маш олон юм төлхөөр барьчихсан. Тэгээд одоо энд нэг юм байргаа, энд нэг юм байргаа гэж байрмаар үзүүлээд би чи тэгээд зүгээр нэг хүн тэр одоо буян тухайгийн байрны тэр олон төлхөөрийг бариад явах ирэхгүй байх гэж бодож ирсэн. За тэгээ байрыг үзүүлээд тэгээ байран дээрээ ярилцаж тохиролцоод мөнгө өгөлцөж авалцаад тэгээд бид хоёр дундаа одоо хилцэл хийж байгаа, зээлийн гэрээ хийж байгаа тэгэнгүүтээ бас байж байгаа л хэд хоногийн дараа за чи нийслэлийн бүртгэлийн газар руу тэдэнд үүрэг хийгэрээ гэд данс явуулна. За тэгээд тийшээ чин нийслэлийн орон сууцны корпорац гэсэн дансыг явуулдаг байсан. За тэгээ энэ байрын ашиглалтын нэг тим юмны төлбөр гарсан байна. Бид нар байранд орог байгаа шүү дээ. Тэгэхэд л одоо ийм ашиглахын эдийн төгрөг гарсан байна. Энийг төлчөөрөө тэгээ одоо яг байр өгөлцөж авалцах дээр ийм тооцоотой болохгүй гэж мэгээд багсааг ингээд нэг 100 эдэн мянга 20 эдэн мянга гэдэг мөнгө төлүүлж исэн байхгүй юу? Энийг барьцаандаас нь гаргаад өгч ийн гэл ингээд зөндөө цаас үзүүлнэ. Одоо ингээд айлуудын нэр бичээл тэгээ тэр байрыг би зөндөө очиж үзсэн. Одоо 1057-гийн 24 тоотыг надад ерөөсө 4 жил үзүүлсэн. Тэгсэн чи тэр байрыг ерөөсө бараг л 10 төнд үзүүлсэн байгаа байхгүй. Сая ингээд хохирогч нарт уулзахад тэр байранд найл орохгүй байж байгаад сая нас барахын өмнөх нь л айл оруулсан. Тэгээд ямар очтой. Тэгээд нэг удаа ордоор бүр ийм Монгол руугаа ороод үзсэн чи ордоор орсон байсан. Маргааш нь ороод үзсэн чинь байхгүй болсон. Тэгэхээр одоо энэ ийм Монголынхантай хуйлдсан юм уу? Эсвэл одоо өөртөө оруулдаг арга байд юм уу? Би бүр тэрийг ерөөсөй ойлгохгүй байхгүй. Тэгээ эн чинь итгэл үнэмшлийг бол амар өгж байгаа юм чинь. Одоо ингээл 70-80 айлын тэр нэрийн хажуугаар тэр хүмүүсийн бүгдээрийнх нь паспорт байгаа. Тэгээд бүгдээрэн дээр нь зарим айлууд дээр ингээд ийм ордоор гарсан гэрчлэгээ нь гарсан гэдэг гэрчлэгээ үзүүлнэ. 3 оны 3 сарын 27-нд инх жаргалд мөнгө өгсөн байдгийг. Тэгэхээр яадаг вэ гэхээр надаа ийм байрны одоо энэ чагсаалтад байгаа. Энийг үзүүлээд та эндээс байраа сонгочгоо. Байраа сонгочих та ямар хэдэн давхарт ямар байр аммаар байна. Одоо бид нар болохоор ингээд ковотынхаа дагуу ковотороо ингээд байр түрээ албаагчд авдаг. Тэгээд би энэ 1050-ын 48 тоотыг сонгоод за тэгээд надад төлхүүрүүдээ үзүүлж байгаа. Одоо ийм олон төлхүүрүүд байгаа. Та одоо ороод үзчих гэд төлхүүрүүдээ одоо ингээд өөрөө ингээд барай явж идэг гэсэн. Үнэхээр хүн амьдарч байгаагүй одоо гэрлийнх нь юм ингээд байдаг штэ ямар ч гэрэл мэрэл юу авчуур хийгээгүй байр байсан. За ихчээ ингээд таны дүүгийн чинь нэр дээр гэрчлэгээ гарчихсан. Надаа энэ нэг мессенжерээр явуулаад гэрчлэгээнд гарчихсан байгаа. Гэтгэхэд улсын бүртгэлд гэхдээ ийм Монголиад бүртгэгдээгүй байгаа шүү. Яагаад би тэгжгээд асуусан чинь энэ ч одоо улсын ажил төрийн юм учраас те ингээд нэгдсэн журмаар ордгоо. Одоо ерөөсө бүртгэгдээгүй байгаа гэд надаа энэ гэрчлэгийнхын зургийг явуулсан байгаа. Одоо энэ гэрчлэгээ ингээ манай дүүгийн нэр дээр гарсан гэрчлэгээ байгаад байгаа. Одоо барьцаанаас чөлөөлөх бичиг гэсэн юм бичиг байгаа. Одоо та биш зөндөө олон хүмүүс байгаа гэд төрийн банкнд тушаасаа ингээд энэ нөгөө яалтчгүй 8811 41 46 гэсэн утасны дугаараараа тушаасан юм баримтууд явуулсан. Та ганцаараа биш ээ. Ингээд олон хүмүүс байгаа учраас нэгдсэн журмаар ингээд цаг нартай нэгдсэн журмаар Монголиад орно гэдэг энэ арав зөндөө олон баримтууд надаа. Энэ нэг яагаад тэр 8811-т дугаард нь итгэсэн бэ гэвэл одоо энэ мөнгө тушаагчин дээр нь 8811 41 46 гэж бичсэн байгаа байхгүй юу? Бүгдөө яг адилхан. Мөн хөгжлийн банкны тамга тэмдэгтээ албан ёсны бланк дээрх бичиг үзүүлдэг бөгөөд уг албан бичигт хөгжлийн банкны зээлээс чөлөөлсөн байр учраас хөнгөлтөө нөхцлөөр борлуулж болно гэх утгатай байдаг байна.
За ингэхдээ хөгжлийн банкны хуулийн мэрэгчлэлтэн оргил гэдэг хүн үүнийг мэдэж зохицуулдаг гэж инх жаргал ярьдаг байжээ. За тэгээд би гэрчлэгийг удаа дараа ингээ Монголд яагаад орохгүй байгаа вэ гэд асуухад ингээ хөгжлийн банкны одоо тий шийдвэр гараагүй байгаа. Одоо ингээ барьцаанаас чөлөөлнө гэсэн ингээ бичгнүүд надад ингээ үзүүлж эхэлсэн. Одоо энэ хөгжлийн банкны Монгол Улсын хөгжлийн банкны бичиг байгаа. Хөгжлийн банкны одоо эндээс нэг юунаас гарч байгаа гэсэн тийм тамга тэмдэгтэй хүрт бичиг урт гарч ирсэн. Тэр амар төвшингээ нэр дээр. Одоо тэн дээр чи болохоор одоо энэ амар төвшин шүү шилживэ. Энэ хэдэн өрөө байр одоо тийм давхрын хэдэн өрөө байр энэ амар зөвхөн шилжүүлж судалдаж болно. Тэ? Одоо энэ барьцаанаас гарсан гэсэн тийм бичиг байсан. За бид уг асуудлаар хөгжлийн банкнаас тодруулахад өмнө нь мэдээлэл гаргаж байсан учраас энэ удаад тайлбар өгөх боломжгүй гэсэн юм. За хуулийн мэрэгчлэлтэн оргил гэдэг хүн нь харин ажлаас гарсан байна. Одоо ингээд бодоход тэр бол бас нийслэлийн бүртгэлийн албанд ажилладаг тэр хүний иргэний регистр дугаар энтрийг яаж олж авч овг нэрийг байрж тэр овг нэр дээр нь хүнийг ингэж бий болгож ярьдаг байсан гэж бодохоор бас нийслэлийн бүртгэлийн газартай үнтэй холбоотой байдаг байсан баг. Төрийн орон сууцны корпорац нь өөрсдөө хамт орсон юм уу? Энэ ийм Монгол хүртэл ингээд нэг чаргалчийн ганцаар бол энийг хийж чадахгүй шүү дээ мэдээж. Ийм олон далайцтай юмыг. Тэгэхээр энд бол цаана нь бол доод нь 5 хүн байгаалах гэж боддог. Ер нь доод нь 5 хүн байгаа. Нэгтлэн гээд байгаа. Тэр нэг чаргалын нөхөр хоёр бол номер 1 татна. Ерөөсөө холбоотой. Энэ хоёр дор ерөөсөө хамгийн түрүүнд л ерөөсөө одоо юу үсгдэг байсан энэ хүмүүсийн гомдлыг барагдуулах тал дээр энэ хоёр бол хамгийн түрүүнд байгаа. Ягаад тэгэхээр тэр инх чаргалч өөрөө нөгөө байхдаа би ингээд мөнгөө нэгтлэн рүү шилжүүлсэн нөхөрлөгөө нэг мөнгө шилжүүлээд дахиад байж жоохон мөнгө орж ирлээ гэл яриа сууж хооронд хүртэл гэж ярьдаг байсан байхгүй. Тэгэхээр би болохоор бодохдоо яг хувь хүний залин гэж бас бодохгүй байна. Яагаад гэвэл нэлээд хэмжээний маш олон хохирогчтой асуудал байгаа. Одоо нэр бүхий хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн баримтууд хүртэл гарч ирээд байгаа шүү дээ. Энд бол энэ төрийн албан агч нар бол үнэхээр холбоотой л гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр зүгээр энэ үл хөдлөлийн гэрчилгээг ингээд хүний нэртэй, тамхтай, гарын үсгтэй ингээ гаргаад өгсөн байна гэдэг чинь үл хөдлөлийнхэн бол холбоотой байгаа. За тэгэл энэ хотын захиргаа, энэ Азийн хөгжлийн банк, энэ ноосок нэр дурддагдж байгаа юмнууд бол бүгд холбоотой. Төрийн орон сууцны корпорац руу мөнгө шилжүүлсэн гэсэн бичгийг ингэж байгаа бол нэлээд үзүүлсэн шүү нэрээ. Банкнд хийсэн. Өнөөдөр гэхэд л тийм хүмүүсийн тэдэн гэрчлэгээний мөнгө гэхэд доод нь 80 айлахаар хийцнэ яг үзүүлж ирсэн. Улаанбаатар банкн дээр ингээд тушаагаад яцсан. Тэгэхээр энэ ерөөсө тэр төрийн орон сууцны корпорац ерөөсө мэдэхгүй байсан гэж ерөөсө байхгүй. Нийслэлийн орон сууцны корпорац. За яг энэ хэрэгтэй холбогдуулаад цагдаагийн ерхий газрын мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг байгуулан шалгаж эхэлсэн. За одоогийн байдлаар нийтдээ 83 иргэний 3.5 тэрбум төгрөгийн хохирол тогтоогдоод байгаа тухай мэдээллийг өгч байна. Азийн хөгжлийн сангийн бослогоо тусламж болоод нийслэлийн орон сууцны корпорацийн хөнгөлтөө нөхцлөөр иргэдийг орон сууцнд хамруулна гэж залилж тодорхой хэмжээний мөнгө залилаа авсан гэдэг говьд мэдээлэл цагдаагийн байгууллагт ирсний дагав цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. За өнгөрсөн 7 хоногийн байдлаар яг уг хэрэгт бол нийтдээ 83 иргэнийг хохирчоор тогтоом мэдүүлэг аваад мөн шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Ийхүү хэдэн зуун иргэн залилуулсан энэ гэмт хэрэг одоо ч үлдэгцээр байх магадлалтай бөгөөд буян тухай хороололд оруулж өгнө гэд болохгүй бол шинэ ярмаг хороололд оруулдаг. За бүр эсвэл туулван гэх байранд түр оруулж өгөөд удалгүй хөөж гаргадаг байна. Өөрөөр хэлбэл буян тухай шинэ ярмаг туулван гэсэн байрнуудын цаана тэрхүү залилагч нар одоо ч байсаар байгаа гэсэн үг. Одоо шинэ ярмаг дээр ч гэсэн надаа бүр борлуулалтын залуу дээр миний авах гэсэн байрыг үзүүлж ирсэн шүү дээ. Одоо ингээл рил хийгээл байраа сурчлаа л байгаа. Тэр залуугаас би нэг яг 64 м квадрат 2 өрөө байрыг үзчихсэн байхгүй. Тэгсэн чи одоо тэр нөхөр тэгэл ажиллаа хийгээл явжлаа. Би тэгэл мул өөрчд тэгэл доор нь комент устгаа хийчихнэ. Тэднээ групп дээр нь зармаар тавьж одоо энэ лоурийн байр маяр шүүгээд групп дээр нь тэнгуут доорхноо устгаа хийчихнэ. Тэгээ ерөнхийдөө бүгдээрээ холбоотой байгаа байхгүй нооск шинэ ярмаг. Тэгээ нас орлоо гэж сонссны маргааш нөгөөдөр юм байна. Снобекас биднээсийг устдаад танаа байр чинь түрээсийн байр байна гэх. Тэгээд мэдчихэж байгаа байхгүй. Мэдснээс хойш манайх чи 12 сараас тэр хүртэл түрээсийн төлцсөн байсан юм билээ. Тэгээ 12 сараас одоо өдний хүртэл манайх чи өөрсдөө ингээд түрээсээ төлөөд нөгөө очих газаргүй хүмүүс чинь түрээсээ төлөөд яваад байгаа байхгүй. Гэсэн одоо танах бас гар гээд одоо
16-нд бас гар гэдэг одоо хайчгаас мэдхгүй л ингээл байж л. Чин туул ондол гэдэл бараг 10-20 айлгаа байгаа. Айлуудыг болохоор одоо их чаргал нас орсон танах бол одоо албан ёсоор одоо манай түрээслэгч бишээ гэдэг айлуудыг албатай хүчээр ч гэсэн гаргаж байгаа. За харин цагдаагийн байгууллага одоогоор хичнээн албан тушаалтныг, хичнээн иргэнийг, хичнээн төрийн байгууллагыг шалгах нь тодорхойгүй байх тайлбарыг өгч байгаа юм. За ямар ч тач тэр болгон дээр нөгөө нэг ажлын хэсгээс өөртөө нөгөө шалхуулна төвөр төлөвлөгөө гаргаад тэрний дагуу ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр одоо өртсөн байдлаар тэдэн одоо иргэн аж ахуйн нэгж холбогдсон шалгагдана гэсэн тийм мэдээлэл бас мөнх боломжгүй. Асуудлыг гэрчлэгээ бүр гаргаж үзүүлдэг юм байна. Тэгэхээр улсын тэтгэлгийн ерхий газар гэдэг юм уу? Энэ байгууллагыг одоо шалгаж байгаа бол нийслэлийн улсын корпорацч гэдэг юм шалгалттай ажилладаг. Яг одоо энэ дээр нөгөө нэг ажлын хэсэг байгууллагад мөрдөө шалгах ажиллагаа явуулж байгаа учраас яг дэлгэрэнгүй энэ талаар бол мэдээлэх боломжгүй байгаа. За бид энэхүү хэрэгт нэр дурддагдж байгаа албан тушаалтан эрх мэдэлтнүүдээс нэмэлт тайлбар олж үргэлжлүүлж хүргэнэ.